За сайн байна уу? Өнөөдөр хүн болгон ирэх шинэ жилд яавал амжилттай, аж жаргалтай амьдрах уу гэж бодож байгаа. Хүн болгон тийм хүсэл мөрөөдөл байдаг. Тэгсэн мөртлөө яавал хамгийн үр дүнтэй тэгээ бас хялуурхан аз жаргалтай шинэ жилийг босч авах аргыг мэддэг үү? Тэгвэл өнөөдөр хинч байсан маш хялуурхан шинэ ондоо ирэх гэж 2026 онд аз жаргалтай байх, аз жаргалтай болгож чадах 5 аргыг та бүхэнд танилцуулъя. Миний хувьд бол он солигдох энэ 12 дугаар сарын сүүлд 1-р сарын эхээр бол маш их юм бодгочдөг. Өнгөрсөн жил амжилттай, үр дүнтэй байлгаж чадсан билүү? Ирэх шинэ оноо яаж амжилттай, яаж үр дүнтэй, яаж илүү аж жаргалтай болох вэ гэдэг маш их эрчүүлж боддог. За энэ ойрын хэдэн өдөр ч гэсэн тийм байсан. Тэгээ хайсаар байгаад ингээд 5 аргыг олсон. За өнөөдрийн энэ арга болвол бас өнгөрсөн 7 хоногт хийсэн ярианы үргэлжлэл юм байна. Өнгөрсөн 7 хоног юу ярьсан бэ гэвэл өнгөрж 2025 онд 3 асуулт тавиад тэгэд ирэх гэж 2026 онд шийдэх нэг шийдэл тавих ийм маш үр дүнтэй энгийн хялуурхан аргыг ярьсан байж байгаа. Тэгвэл өнөөдрийн яраа болвол өнгөрсөн 7 хоногийн ярианы нэг өсөндөө үргэлжлэл гэсэн. Онцлог нь бол өнгөрсөн дүгнэх биш шинэ онд хийх 5 зүйлийг гаргаж ирсэн. Тэгэхээр энэ аргачлал бол хуучин аргачлалуудаас ирсэн шал өөр. Хуучин шинэ жилийн төлөвлөгөөнүүд бол илүү сайн хүн бол илүү их хийж амж болно. Амьдралаа үндсээр нь өөрчлөнө гэдэг юм. Ийм шаардлага төлөвлөгөө тавиад шинэ ондоо маш их ачаалалтай ордог. Гэтэл өнөөдрийн энэ аргачлал бол ачаалал нэмэх биш. Өөрийн хүчээр өөрчлөх биш. Харин хөнгөвчлөх, бие сэтгэл, санхүү эдийн засгийн харилцааны энэ дараасуудыг авч хаях. Төрөгтөн бид нар яа төрсөн бэлээ? Ямар ч ачаалалгүй, ямар ч дараасгүй. Цоо шин, цаан чаасыг нөчгөн төрсөн. Аз жаргал гэдэг бол ачаа өөрхөөс биш. Ачаа хөнгөвчлөхөөс хэлдэг юм байна. Энийг болтож сэтгэл судлаачид ойлгосон байна. Тийм учраас хинч байсан. Тэгээ ямар ч мөнгө жоос, авьяас чадвар, шаардлага байхгүй. Энэ аз жаргал гэдэг бий болох гэдэг. Аз жаргалыг бол мөнгөөр, эрх мэдлэр, амжилт бүтээлээр, хүчээр бий болгох зүйл биш. Тэгвэл яаж аз жаргалыг бий болгох вэ? Өнөөдрийн ярих энэ 5 арга юм байна. За ингээд одоо 1-р арга. 1-р арга нь бол зөвхөн нэг ачааг авч хай. Бид нар бол цэцэрлэгд орсон чагасаал ихлээд төрөл бүрийн ачаа нэмж үргэлсэж ирсэн. Өнөөдөр нэгэнтээ бид нар тойлцсон байна. Өргөж даашгүй их ачаанд дарагчсан байж байгаа. Тийм учраас энэ дотроос хамгийн хүнд, хамгийн дэвсвэрлэгшгүй байгаа тэр ачаагийг авч хаяад шинэ онд орох хэрэгтэй. Тэгвэл хамгийн их аж жаргалтай бол мал адахуус бүр муур нохой хүртэл хавруулахтай зэрэг гуужж яадаг. Хуучин өвдөй давх гэж ургасан тэр үсэн ноос нь олвор шинээр соёлж яадаг. Тэгэхээр бид нарын хамгийн сул тал чи юу? Тэр хуучин муу зүйлээ орохгүй байхтай бол. Тэгэхээр аж жаргал гэдэг бол нэмэх биш. Хасхаас бий болдог байна. Сэтгэлд зүрх хэдий ч нэ хөнгөн байна. Тэд чинь аз жаргалыг мэдэрч яадаг. Авч хаянахтай жирэж хум ямар ачааг авч хаях юм бэ гэж мэдээж тулгамдчиж магадгүй. Тэгвэл энд нэг хэдэн жишээ бат. За 1-р нь өөрт чинь муу ханддаг ч гэсэн дайсан бол биш. Энэ яавч миний дайсан биш. Миний төлөө гэж ярьдаг. Тэгсэн мөртлөө өөрт чинь их таахгүй хандж яадаг. Үргэлж өөрөө чинь сөрнө. Үргэлж өөрөө чинь буруутгана. Тэгсэн мөртлөө та болвол ийм л байдаг юм байна энэ харилцаа. Амьдрал ийм л байдаг юм байна гэдэг тэрэндээ бүр тасчихсан. Тэгээд тэсчээдэг. Хайр гэхээс илүү журшил болчихсон. Халамж гэхээс илүү хал болчихсон. Ийм дарамттай харилцаа байх юм бол баяртай ажиллах хэрэгтэй. Тэгвэл дараа жил аж жаргалтай болно. За өөр бас юу байж болох вэ? Өөрийнхөө ямар нэгэн журшлыг жишээлх юм бол бусадтай харьцуулдаг журшлаа хаях хэрэгтэй. Би хангаалтгүй. Бусад хүмүүс илүү амжилттай байна. Би гочирчсан гэдэг ч юм уу. За энэ бол бас өөрийг чинь аж жаргалгүй болгож байгаа. Сэтгэлжийн дотоод ачаа. За энийг орчих юм бол хөнгөрөөд аж жаргалтай болно. Өөрийнхөө голоод л тэгээд бусадтай харьцуулаад
тэгж бодож сэтгэж ажиллаж амьдрсаар байгаад ядарч тойлцсон байгаа юм. Энийг хайж болно. Эсвэл өөрийнхөө өнгөрсөн гаргасан нэг алдаагийг хайж болно. Жишээлх юм бол би буруу сонголт хийсэн. Би боломжоо алдсан. Би хэлэх ёсгүйг хэлсэн. Хийх ёсгүй юм хийсэн. Ингэж гаргасан алдаандаа бүтэн жил, бүр олон жил харамссан. Гэтэл та аль хэзээ тэр төлөөсөө төлч гисэн. Тэр алдааныхаа хохирлыг барагдуулчихсан. Хангалттай жовсон. Харамссан. Тийм учраас энийг хайж болно. Энэ ачааг дахиж өөрийгөө тэгж шийтгэх, зовоох шаардлага байхгүй. За энийг орхиж чадах юм бол шинэ жил чоошинэр ажиргалтай эхэлнэ. За эсвэл бас юу хайж болох вэ? Би заавал ийм байх ёстой гэдэг тэр хатуу шаардлага шийдвэрийг хайж болно. Би тэсэх ёстой гэдэг ч юм уу? Би ойлгох ёсгүй гэдэг ч юм уу? Би сул дээр харагдаж болохгүй гэдэг ч юм уу? Би заавал амлсандаа хүрнэ, хэлснээ биелүүлнэ гэдэг ч юм уу? Энэ бүгдийг орхиж болно. Даад давшгүй хитрхээ хүнд ачааг өөртөө өгсөн байна. Амлсан байна. Ямар ч тийм шаардлага байхгүй. За бас бусдын хүлээлтээр амьдрах ачаагийг хайж болно. Хүмүүс юу гэж хэлдэг бол заавал ийм байх ёстой юм байна. Итгэл алдчих магадгүй. Гэдэг ч юм. Бусдын амьдрал, бусдын сэтгэлд үнэлэмжид өөрийгөө тааруулж амьдрах гэсэн энэ ачаалд хайж болно. За ийм байдлаар нэгдүгüүрт нь болвол энэ өөр чин дарамт болж байгаа харьцаа эсвэл өөрийн чин сэтгэлжүйд байдаг саяхан ярьсан жишээний дагуу ийм ачаанууд байх юм бол энийг авч хаях хэрэгтэй. Тэгвэл шинэ онд маш их аз жаргалтай амьдрах. Энэ аз жаргал бол шинэ жарлал нэмэх биш. Өөрийгөө жогоож ирсэн нэг ачаагийг авч хаях, тавьж явал. 2026 онд яасан ч авч орж болохгүй. Ийм хамгаалтын хэрэм буцах хэрэгтэй. Төгжиж орох хэрэгтэй. 2025 онтой хамт баяртай байх хэрэгтэй. За, иржээ шинэ оноо 2026 оноо аз жаргалтай байлгах 2 дугаар арга. За, энэ болвол 3 жилд талархал илэрхийлэх ийм арга юм байна. Яагаад талархах ёстой юм бэ гэдэг зэрэг. Талархна гэдэг бол өөртөө байгаа зүйлийг тэр тусмаа өөрийн чинь амьдралд хамгийн чухал үүрэг гүйцэтгсэн тэр хүнийг, тэр хүчин зүйлийг, тэр сэтгэлжүйн байдлыг олж харж байгаа явдал юм байна. Дийлэн хүмүүс бол олж хардаг. Сохор юм шиг амьдрдаг. Тэрийг олж харах юм бол амьдрал чинь гайхамшиг бий болно. Дийлэн хүмүүс илүү ихийг мөрөөдөж, илүү ихийг хүсэж тэнд аж жаргал байна гэж боддог. Харин эсэргэр нь тэрнийхээ хэмжээгээр хүмүүс хоосон очирдог. Гэтэл хамгийн их аж жаргалыг авчирдаг зүйлийг орчлон ертөнц, нийгэм, гэр бүл, өөрийн чинь сэтгэл зүй өөр чинь бэлдэх хүчсэн байдаг. Тэгэхээр тэрийг олж хараад талархал илэрхийлэх юм бол амьдрал асар гайхамшигтай болно. За жишээлх юм бол юу байж болох вэ? Хамгийн нэгдүгээрд өнөөдөр би амьд сэрүүн байгаадаа талархал илэрхийлэх хэрэгтэй. Яагаад вэ? Би өнөөдөр амьд сэрүүн байна. Өнгөрсөн жил маш хүнд гिचүү өдөр хоногуудыг давж туулсан. Жишээлх юм бол хондөр өвчлсөн хүмүүс байж байгаа. Магадгүй зарим нь хот товдор туссан ч байж мэднэ. Гэтэл өнөөдөр яг энэ мөчд амьд сэрүүн байна. Өнгөрсөн жил өр ширэнд баригдсан. Магадгүй зарим нь бүр шорон орон туртал ороод гарч ирсэн байж мэднэ. Маш хүнд байсан. Магадгүй зарим нь салсан сарнсан янз бүрийн хэл аманд орсон. Бүр бие хорлмоорч байсан байж мэднэ. Гэтэл өнөөгл та амьд сэрүүн байна. Чаан чин дараа жил олон сайхан өдөр хоногуд өөрч хүлээж. Тийм учраас хүн бүхэн өнөөгл сэрсэнд амьд сэрүүн байгаад миний энэ яраагыг сонсож байгаа даа. Илүү их хийж бүтээнд аж жаргалтай амьдрандаа гэж мөрөөдөж байгаа даа. Баярлах хэрэгтэй. Таалархах хэрэгтэй. Тийм учраас нэгдүгüүрд нь энэ хүнд өдөр хоногуудыг давж туулж өнөөдөр хүртэл амьд сэрүүн байгаад даа. Нүдэ нээж чадсандаа амьсгаж байгаа даа. Баярлах. За энэ бол хамгийн том талархал байж таарна. За хоёрдугаард нь жишээлх юм бол хэнд талархахгүй. Өөрийн чинь дэргэж чимээгүй байсан нэг хүнд талархах хэрэгтэй. Тэр хүн өөр чинь юм амлаагүй. Тэр хүн өөрөө чинь орхиж яваагүй. Тэр хүн өөрийн чинь ярахыг сонсож байсан. Тэр хүн өөрийн чинь эхнэр байж мэднэ. Тэр хүн өөрийн чинь нөхөр байж мэднэ. Тэр хүн өөрийн чинь найз байж мэднэ. Нас өндөр болсон аав ээж өвөө эмээ чинь байж болно. Өөрийн чинь үр хөвгтүүд байж болно. Дэрэгчин байсан. Магадгүй 70-ийн үе чинь 70-д ороод 70-х үе чинь ил гараад ингээд явж исэн байж мэднэ. Чарай муутай байж мэднэ. Авьяас чадваргүй байж мэднэ. Сэгсрийгээ сууж исэн байж мэднэ. Тартыгаа чогсож исэн байж мэднэ.
Энэ хүмүүстэй талархал илэрхийлэх хэрэгтэй. Хэрвээ энэ хүн байгаагүй байсан бол та орой ирэх үе чинь хамт хооллох хүн байгаагүй байсан байж. Та шин ганцаар хонох байсан. Өөрийн чинь төлөө сэтгэл зүрх гаргаад чимээгүй сууж явах тийм хүн байхгүй байсан байдаг. Тийм учраас дэрэгчин байсан нэг хүнд өнөөдөр баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. За 3 дугаарт нь бас ямар зүйлд талархал илэрхийлж болох вэ? Даваад гарсан хөнд үедээ талархал илэрхийлж болно. Тухайн үед бууж өгч болох байсан. Гэтэл бууж өгөөгүй. Тэсэд гарсан. Одоо эргээд харахад өөрийгөө ямар гайхамшигтай, хүч чадалтай, зоригтой, тэсвэр дэвжиртэй байсан гэдг хараад, бодоод гайхчихэдэг. Ингэж дэсэж үлдсэн мөч болвол өөрөө чинь ялалт. Хэрвээ тийм зүйл байсан болвол тэр жилдээ талархаж, өөрөөрөө бахархаж болно. Эсвэл ганч удааж болтугай, ганч хоромж болтугай. Инээсэн тийм нэг агшин байж таар. Санамсаргүй хошгонол, хүүхдийн инээмсэглэл, тайвшруулсан нэг өгүүлбэр юу ч байж болно. Өөрийн чинь сэтгэл зүрхэнд үлдсэн тийм сайхан мөч. Тэгвэл тэрэнд баярлж, талархаж болно. Ад жаргал гэдэг бол тийм том зүйлээс ирдгүү, ийм жижигхэн агшнаас бүрлдэгдэг. Тэр болгоны олж мэдрээд талархаад явах юм бол амьдрал гайхамшигтай болно. Эсвэл өөрийгөө орхиохгүйдаа баярлж, талархаж болно. Ядарч байсан ч, чүтгэж байсан, жарамдаан гутарсан, гисэн тэсэж харсан. Бүр мөсөн бууж өгөөгүй. Өнөөдөр дэрвигээд энэ сууж юм. Ингэж өөрийгөө орхиогүй өнөөдөр хүртэл авч ирсэнд баярлах хэрэгтэй. Та болвол ялахч. Та болвол жинхэнэ баатар. Талархал гэдэг бол маш гайхамшигтай. Талархаж чадах юм бол өөрийнхөө байхгүй зүйлийг үүсгэх биш. Байгаа зүйлээ олж харах чадвартай бол. Тийм учраас ирэх 2026 онд аз жаргалтай болгоёг ямар нэг юм нэмэх биш. Харин аз жаргалтай болгож байгаа тэр зүйлүүдийг олж харж анзаарах. Энд фокусон тулгуурлах хэрэгтэй. Анхаарлаа тавих хэрэгтэй. За ингээд саяхан хэлсэн жишээнүүдээс 3 зүйлийг олоод талархлаа илэрхийлэх хэрэгтэй. За 3 дугаард нь яавал дараагийн жил илүү аз жаргалтай болох вэ? За энэ бол уучлал. Хэний уучлах вэ гэдэг зэрэг нэг л хүний уучлал. Та энэ хүний уучлаагүй явсандаа өнөөдөр хүртэл хамгийн их сэтгэлийн дарамтанд орсон. Хамгийн их ядарсан. Ажил өөрийг чинь ядарч байгаа юм биш. Тэр хүний уучлахгүй байгаагасаа болоо та ядарч байгаа. Тэгэхээр заавал тэр хүнд очиод уулзаад уучлал хүсгэсэг биш. Ямар ч мессеж бичих хэрэг байхгүй. Ойлгуулах гэж оролдоод хэрэг байхгүй. Зүгээр л дотроо уучлж байгаа. Сэтгэл дотроо уучлал. Би чиний ачаагаа цаашдаа үрж явахгүй. Чамаа уучлсан. Тэгэж өөртөө хэл. Энэ бол нөгөө хүнийг зөв гэж хэлж байгаа юм биш. Зөвтөж байгаа юм биш. Тэр хүн зөв байсан. Би буруу байсан. Тийм учраас уучлж яана гэсэн үг биш. Энэ дэр тэр хүнээ зөв байсан уу буруу байсан уу гэдгийг ярихгүй байж байгаа. Зөвхөн чамайг уучлсан шүү гэд өөрийгөө сулалж байгаа юм. Тэр хүнийг уучлахгүйгээд уурлаад, бохимдоод, гомдоод байна гэдэг бол өөрийн чинь бүх эрчиг хүч, энергийг баргадуулж байгаа. Ямар шаардлагагүй зүйлд үржих ийм үйл юм байна. За жишээлх юм бол ямар хүмүүс хөвчлэн байх вэ? Өөрийн чинь итгэлийг алдагдуулсан хүн байна. Амс таам биелүүлээгүй. Өөрийн чинь хойгоор тавьсан. Одоо энэ хүний бодхоос л дургу хүрдэг. Тэгэхээр энэ уучлал гэдэг бол энэ хүний зөвтгөж байгаа юм биш. Зөвхөн өөрийнхөө сэтгэлийг сулалж, хөнгөлж байгаа. Тийм учраас би чамаа уучлсан гэж хэлэх хэрэгтэй. Дотроо. Эсвэл өөрийгөө бас уучлах болно. Өөрийн чинь хуучин би одоо хүртэл өөрийгөө шүгэмжилж буруутгаж ирсэн. Тийм учраас өөрийгөө шүгэмжлэхэн буруутгах болж болно. Би өөрийгөө уучлаа гэж хэлэх хэрэгтэй. Ягаад гэвэл тэр үед мэдгүй байсан. Тэрнээс өөр сонголт хийх чадваргүй байсан. Гэтэл тэр бол өнгөрсөн. Тэрний төлөө хангалттай их ичсэн, жовсон, харамссан. Тийм учраас өнөөдөр шинэ он гарахаас өмнө өөрийгөө уучлах хэрэгтэй. Тэгээд чоо шинэ биегээр өөрийгөө шинэ ондоо авч харж болно. За өөр хэний уучлал болох вэ? Өөрийн аав ээж, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд хэн нэг хүнээ хэлсэн үгийг уучлаж болно. Тэд нар санамсаргүй тэгээ хэлчихсэн байж болно. Жороо талсан ч болно. Эсвэл нэг гаргасан ааш. Ингэж уучлаж чадсанаар л өөрийгөө 100% чөлөөлж байгаа юм. Эсвэл уучлалт гуйгаахгүй. Ер нь гуйхчгүй тэр хүнийг уучлах болно. Бид нар 60 хүмүүсээс хүсэж хүлээдэг. Тэр хүн намайг уучлах байх. Надаас уучлах гуйх байх. Бүр эргээд хүрээд ирэх байх. Дахиад сайхан амьдрах байх.
Гэтэл тэр хүн хэжээч өөрөөс ч уучлах хүсэхгүй. Хэжээч эргэж ирэхгүй байж байна. Тэгэхээр энэ уучлална гэдэг бол тэр хүний эргэж ирэхийг хүлээх явдал биш. Өөрөө орхиж явах хэрэгтэй. Ийм шийдвэр гаргах хэрэгтэй. Тэр хүн эргэж ирээсэй биш. Би чамайг уучлалаа. Харин би одоо явлаа гэж. Ийм шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэд 2026 онд шинэ амьдрал эхлүүлж болно. Босгорыг буруутгаж ирсэн ямар нэгэн сонголтыг уучлж болно. За ихэнх хүмүүс бол би буруу ажил сонгосон. Би буруу хүн сонгосон. Би буруу итгэл үнэмшилтэй явж ирсэн гэж. Ингэж өөрийн сонголттоо харамсаж яадаг. Өөрийгөө хижээж уучлах чадахгүй байдаг. Тэгвэл өнөөдөр уучлж болно. Ягаад гэвэл та хангалттай их жавсан. Хангалттай их төлөөсийн төлсөн. Тийм учраас өөрийгөө дахин шийтгэхэд байх алба байхгүй. Би уучлсан. Тавьж явуулсан гэж хэлэх хэрэг. Шинэ онд шинэ боломжууд бий болно. Шинэ сонголтууд байж байна. Яхалаараа заавал өнгөрснөө ганцхан гаргасан буруу сонголтын төлөө бид нар харамсах ёстой юм. Сургамж авсан гэдэг чинь юу юм? Өөрийгөө шийтгэд дууссан гэсэн. Тийм учраас уучлал болно. За дөрөв нь юу вэ гэхтэй жирэг. Өөрийгөө амраах нэг жижигхэн шийдвэр гаргах хэрэгтэй. Өөрийгөө хэтэрхий чулсан байна. Тийм учраас шинэ жил, шинэ онд өөрийгөө амраах хэрэгтэй. Амраана гэдэг бол чалхуурал биш. Өөрийгөө эрүүл саруул авч үздэг. Ийм мэрэгэн ухаан. Ганц аяга кофе уугаад тайван суув. Өглөө нь 30 минут ил унт. Оройн гаравцсан барихгүй. Нүдэн нэгч амраа. Ядарсан үед халуусанд орж. Заавал өдрийн 15 минутын нап үдийн нойр авч. Амралтын өдрийн хүртэл төлөвлөд байх хэрэг байхгүй. Нэг өдөр юу ч хийхгүй цаг гаргаж. Өөртөө амрах эрхчлөө олгоно гэсэн үг. Хүн бол төрсөн юм байна. Амьдралын сайн сайхнаас амсах хэрэгтэй. Ядарсан үед өөрийгөө алдах хэрэг байхгүй. Заавал өнөөдөр хэд тус халб байхгүй. Маргааш өглөө хаалт нар манд. Маргааш өглөө хаалт ирчвчтэй бол. За ямар нэг эрүүл мэндийн тохоо шин тэмдэг илэрж их юм бол эмчд үжүүл арчилгаа совлгоон суу. Өөрийн бие гэдэг бол өөрийн чинь дайсан биш. Тэрийг тэгж зовоож тарчлах шаардлага байхгүй. Харин өөрийгөө хайрлах сурах хэрэг. Тэгээ энэ талаар бол өөрийгөө хайрлахар гэсэн тусгай ярах хүртэл хийсэн. Тэрийг бас сонсороо яаж хайрлах вэ гэж. За энэ өөртөө жөөлөн хандах, өөрийгөө амраах, хайрлах. Энэ бол бас шинэ жилийн нэг чухал жарлалтын нэг байж болно. Энэ амарна гэдэг бол тэмчиж олж авах эрх биш гэж байхгүй юу? Амарна гэдэг бол төрлөх юм байдаг. Тийм учраас тэр унган дүр дүрхтээ буцаж очих хэрэгтэй гэсэн доо. Тэгэхээр энийг бол амьдралаас зугтчихна гэж ойлгож болохгүй. Харин ч их амьдралын мэрхэн ухаан эрч хүчээр чингэлж ийн гэж үжих хэрэгтэй. За хамгийн сүүлд нь 5 дугаард яавал ирэх ондоо илүү аз жаргалтай байх вэ? 5 дугаар арга. Өөртөө ганцхан өгүүлбэр хэлэх юм байна. За энэ бол хамгийн чухал. Ямар ч зориг хэрэггүй. Ямар ч төлөвлөгөө хэрэггүй. Эрдөө ганцхан өгүүлбэр. Жишээлх юм бол би өөрийгөө дахиж ингэж жовоохгүй гэдэг ч юм уу. Би өөрийнхөө талд батж жохсон гэдэг ч юм уу. Би өөрийгөө хашхаан боллоо гэдэг ч юм уу. Маш олон хүмүүс ярьдаг. Би амьдралаа гаргуунд нь гаргачихсан, амьдралаа хайчихсан гэдэг. Тэгвэл тэр хүн дуусчихна гэсэн. Тийм учраас би өөрийгөө хашхаан боллоо гэсэн ганцхан өгүүлбэрийг өндөр цанга дугаар өөртөө хэлж болно. За санаа авах үднэс баг зэрэг дэлгэрүүлээд ямар өгүүлбэр хэлж болох вэ гэдэг талаар ярив. За жишээлх юм бол өөрийгөө байнга буруутгадаг хүмүүс байна. Тийм хүмүүс бол би өөрийгөө дахиж ингэж жовоохгүй гэсэн юм ганцхан өгүүлбэрийг хэлж болно. Яагаад вэ? Алдаа гарах болгоо өөрийгөө шийтгэхэд байх хэрэггүй. Амжилт болгоныг хангаалтахгүй гэж тэгж готронг байдалтай хандаж болохгүй. Өөртөө ингэж хатуу ханддаг хүн бол өөрийгөө хамгийн их жовоодог. Магадгүй хэн ч өөрийг нь жовоохгүй гэж болж шиг. Та өөрөө л өөрийгөө жовоож байна. Тийм учраас би өөрийгөө дахиж ингэж жовоохгүй гэсэн ганцхан өгүүлбэр хэлж болно. За эсвэл бусдын сэтгэлд өөрийгөө нийцүүлэх гэж оролдоод өөрийгөө алдах хүмүүс байна. Тэгвэл яах вэ? Би өөрийнхөө талд жогсон гэж хэлэх хэрэгтэй. Яагаад вэ? Өөр хүний сэтгэлд нийцүүлэх гээд тэр хүмүүсийн сэтгэл хангалуун байлгахын төлөө өөрийгөө жолоосолсоор байгаа. Эцэст нь өөрөө хоосон очирдог. Тийм учраас өнөөдрөөс ихтэй би өөрийнхөө байна. Өөрийнхөө талд жогсон. Тэгж хэлж болно. Өөрийгөө хайрлж, өөрийнхөө талд жогсон хүнэлд бусдыг олгодог. Бусдыг хайрладаг. Чигнэс.
Энэ бусдын эсрэг зогсож чинь гэсэн үг биш шүү. Өөрийнхөө эрүүл мэндийг барчих юм бол бусад хүмүүст анхаарал тавих чадваргүй болно шүү дээ. Өөрөө сурч боловсрч өөрийгөө хөгжүүлэхгүй бол дараа нь бусдад өмөгдөх шиг тусдан болж бас чадахгүй. Тийм чадваргүй болно. Тийм учраас өөрийнхөө тал зогсон гэдэг чинь нэгсэн дон нөгөө талдаа бас илүү халамж анхаарал төшиг тулгуур болох нөхцөлийг бүрэлдүүлж ийн гэсэн үг юм байна. За жишээлбэл сая одоо бас ярьсан. Ядраад байсан ч гэсэн жогсох хэрэггүй гэж бодож байгаа тэр хүмүүс болвол яг нь би амрах хэрэгтэй гэсэн ганц өгүүлбэр хэлбэл. Амарна гэдэг бол төрлөх хэрэг. Амарна гэдэг бол залхуурж байгаа юм биш. Өөрийг нь чингэлжээ явдал гэж ойлгох хэрэгтэй. За бас өнгөрснөө орхиж чадахгүй юм байна. Тийм хүн байгаа юм бол өнгөрснөө цааш нь авч явахгүй гэсэн ганц өгүүлбэр хэлбэл. Өнжүүлж болохгүй. Дараагийн он руу дайж орж болохгүй. Алдаагаа дахин бодоод байдаг ийм хүмүүс болвол өөрийнхөө өнөөдрөөр амьдарч чадахгүй. Бүр ирээдүгийг ихлүүлж чадахгүй. Ийм байдаг. Өнгөрсөн бол сургаамж харин шийтгэл биш гэж сая ярьсан. Тийм учраас 2026 онд 2025 оны авч орохгүй. Зоригтой баяртай хэлэх хэрэгтэй. За айдсан бас авч орох хэрэггүй. Айдах хүн болвол би айдсахгүй биш. Би зоригтой амьдрах гэсэн ганц өгүүлбэр хэлбэл. Зориг гэж юу юм? Зориг гэдэг бол айдасгүй амьдрах биш. Харин айдастайгаар хамт халахыг хэлж байгаа. За энэ тухай хижээч оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэтлөхүүр дээр бас маш дэлгэрэнгүй ярьсан. Ерөнхийдөө өнөөдөр ярьсан 5 агуулгын дийлэнх хийнэ мөрөөдөл биелүүлэх шидэтлөхүүр дээр ярьсан. За энэ дээр бол тусгай айсан төврөд орох шиг алах гэсэн ийм зүйл бас байж байгаа. Зоригтой хүмүүс нь айдахгүй хүн гэсэн үг биш. Айдстайгаа хамт айжсэн ч гэсэн хийн гэсэн үг. Тийм учраас 2026 он болвол айдастай байсан шийх ёстой. Зоригтой байх. Ийм жил. За өнөөдөр ярьсны дүгнэе. За өнөөдөр 2026 онд өөрийгөө аз жаргалтай болгох 5 арга ярьсан. За энэ 5 арга болвол нэмэх биш, хасах, хөндрүүлэх биш, хөнгөвчлөх. Аз жаргал гэдэг болвол нэмснээр, хөндрүүлснээр бий болдог юм биш. Хөнгөвчлснээр, авшаашснараа бий болдог. Энэ суур зарчимдэр тулгуурлаж байгаа. Би шувуу шиг тэнгэрт нисмээр байна гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүмүүс олон байдаг. Шувуу биднээс юугаар ялгах вэ? Шувуу ягаад тэнгэрт хүснээр дүүл нисээд байдаг. Хамгийн том ялгаа нь шувуу болвол биднээс хөнгөн байгаа. Тийм учраас нисэж байна. Тэгвэл ирэх онд бид нар шувуу шиг чөлөөтэй нисэе. Аж жаргал хүрье гэж бодож байгаа юм болвол саяхан ярьсан энэ 5 аргыг хэрэгжүүлэх хэрэгтэй. За энэнийх нь нэгдүгüүрд нь нэг ачаа гаргах. Өөрөө чинь дарсан хамгийн хүнд ачаа авч хаяа. Хоёрдугаард нь 3 зүйлд талархав. Энэ жил амьд сэрэн байгаад бас дэрэгч нь чимээгүй байж байгаа нэг хүнд бас өөрөө чинь баяр жаргалтай болгосон жижигхэн үйл явдал. Талархснараа өөртөө байгаа хамгийн гайхамшигтай зүйлүүдийг олж харна. Тэрнээс аж жаргал бий болно. За бас талархлын хүч гэдэг ном байдаг. За энэ номыг бас авч уншиж болно. За 3 дугаард нь нэг хүнийг өөрийнхөө сэтгэл дотроо уучлах хэрэгтэй. Тэр хүн л өөрийг чинь аж жаргалгүй болгож байсан. Өнгөрсөн 25 онд. Тэгэхээр мессеж бичих хэрэггүй. Очиж уулзах хэрэггүй. Ойлгуулах гэж оролдоод хэрэггүй. Зөвхөн дотроо би энэ хүнийг уучлаа л гэдэг. Цаашаа өөрөө чинь 2026 онд авч орохгүй шүү гэсэн ийм л үг хэлэх хэрэгтэй. Тэгээд л өнгөр. Дахиж өөрөө чинь эрч нэрэг сорготон бол. Шинэ амьдрал, шинэ харилцаа бий бол. За дөрөвдүгüүрд нь өөрийгөө амраах нэг жижигхэн шийдвэр гаргах хэрэгтэй. Нүдэ амраахын төлөө орой гар утсаас нь салах. Өглөө 30 минутын өмнө эрт босоод эрүүл агаар амсах. Өдөр нь үдийнээр авч, кофе ууж, амралтанд явж, юу ч хийхгүй тэгээ байж. Ийм байдлаар өөрийгөө амраах хэрэгтэй. Хүн ажиллах гэж, зүтгэх гэж төрөөг. Хүн жаргалтай амьдрах гэж төрсөн. Өөртөө амрах хэрэгтэй. Энэ бол өөрийгөө чингэлж байгаа юм. Залхуурж байгаа биш. За 5-д нь өөртөө өгсөн ганцхан өгүүлбэр байх хэрэгтэй. Нэг л өгүүлбэрээ хэл. Энэ бол ирэх оны өөрийн чинь луужин болно. Алтан гадс болно. Жишээлх юм бол би өөрийгөө жовоохгүй гэдэг ч юм уу. Би өөрийнхөө талд бат жохсон гэдэг ч юм уу. Эсвэл би өөрийгөө уучлсан, өршөөсөн гэдэг ч юм. Тавьж явуулсан гэдэг ч юм. Ямар ч бол нэг өгүүлбэрийг бодоод хэлэх хэрэгтэй. За ийм байдлаар энэ 5 зүйлийг жив жинхэнэ сэтгэл зүрхнээсээ мэдрээд хэрэгжүүлж чадах юм бол таны амьдрал гайхамшигтай, аж жаргалтай бол. За ингээд өнгөрж байгаа 25 онд хамт байсан, дэмжсэн та бүхэнд маш баярлалаа.